Монгол улсын нэрээр Монголын ард түмний эв нэгдлийн үрээр анхны хөрөнгө оруулалтанд хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа хэрвээ хэн нэгний гар дээр очих ёстой бол төрд очих ёстой гэсэн шийдвэрийг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын инх болд гаргаж байсан юм а. Эрдэнэт үйлдвэрийн 49% бол төрийн өмч болох ёстой байна гэсэн их хурлын тогтоолыг гаргаж би энэ гараараа алах зохиж төрийн өмчөнд авах ёстой гэсэн хууль тогтоох байгууллагын шийдвэрийг гаргасан. Миний эдгээр үнэлэлт дүгнэлт шийдвэрүүд бодиттой ажиллаж хэрэгжиж чадахгүй байгаа юм а. Энэ бол шүүх, хууль эрх мэдлийн байгууллагууд асуудлыг шудраг үнээр нь шийддэггүй хөндлөнгийн нөлөөнд автагддаг явдалтай шууд холбоотой. Улсын хурлын даргын гаргасан энэ шийдвэрийг анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзсэн. Бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын талд элтэд үйлчилсэн энэ шийдвэрт Эрдэнэтийн төдийгүй Монголын ард түмэн игдүүцэж байна. Бүр инх бол дарга улсын хурлын дарга болоод өөрөө жинхэнэ тэр их хурлаар хуралдаа төр давж исэн. Юм нэгээр дуусахгүй бидний үр хүүхэд ч гэсэн цаашдаа бас нэг улсын өөрийн гэсэн үйлдвэртэй үлдгэлтэй тийм үстэй тэр нэг хүний хувийн компанид үлдчихснээс Монголын ард түмэндээ төрдөө үлдсэн дээр л гэж бодож байгаа. Их хурлын дарга бол алхаа цохоод ер нь маш зоримог шийдвэр гаргасан. Инх хурл дарга маш зоримог шийдвэр гаргасан гэж би бодож байна. Ер нь бол их том маф бүлэглэл дээр ингэж шийдвэр гаргана гэдэг чинь бас л зоримог гэж ойлгоод байгаа шүү. Монголын ард түмэн тэр дундаа Эрдэнэт хотын иргэд Эрдэнэт үйлдвэрээ авах хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мие Гомбын инх болд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрд авч чадах юм бол Эрдэнэтийн ажилтан Эрдэнэт хотын иргэдэд тодорхой хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх боломжийг олж харсан юм а. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн жинхэнэ эзэд энэ үйлдвэрийн орлогоос ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Энэ эрхийг нээхийн тулд Монгол Ардын нам ард түмний талд шүүх засаглалын цэвэр тунгалаг байдлын төлөө тэмцэж байна.